Сайн байцгаана эрхэм үзэгчдээ та бүхэнд өнөөдрийнхөө шинэ дугаараар уулзч байгаадаа маш их баяртай байна. Тэгээ энэ удаагийн маань зочноор манай Заяа оролцож байгаа. Тэгээ Заяа маань та нарт бас өөрийгөө танилцуулах боломжийг олгомоор байна. Сайн байна уу Заяа? Сайн байна уу? Урьж подкастт өрсөнд маш их баярлалаа. Тэгээд намайг найдан доржийн Түмэн Заяа гэдэг миний бүтнээр. Гэхдээ ер нь бол байнгын Заяа гэдгээрээ явдаг. Америкт 10 жилээр сурах солилцоогоор ирээд тэгээд Америк нэгдсэн улсад Brigham Young University гэдэг сургууль санхүүгийн чиглэлээр бол төгсөөд тэгээд тэр мэргэжлэр ажиллаж агаад мэргэжлээ солиод одоо болохоор Microsoft-д дараа технишин буюу гэхдээ accessibility focused ажил хийдэг байгаа. Өмнө давхар ажиллангаа мастраар occupational therapist гэдэг хөдөлмөр засагч гэдэг мэргэжлийг бол эзэмшээд ингэ явж байна. Та бүхэн хэрвээ зарим хэрвээ анзаарч байгаа л те аль хэдийн манай Заяа сошиал медиа дээр олонний танил болоод байгаа. YouTube чаналаараа дамжуулаад түн өөрөө те олонний танилгаа мэдхгүй маа. Microsoft-д зүгээр ажиллаа те тэнд өөрийгөө хүсүүлээд зогсохгүй тэр олж авсан мэдлэгээ бас яг бусадтай ялангуяа монголчуудтай бүр монголчуудад зориулж контент бэлдэж хүргэдэг байгаа. Тэгээ та бүхэн бас за яг илүү таньж мэдхийг хүсээ тэр контентоснаас илүү их сурч мэдмээр нэ гэх юм бол Заяа найдан дорж гээд YouTube чаналаар нь орж subscribe хийгээ, share хийгээд хэрэгцээтэй хүмүүст харамгүйгээр сүгээрэй гэж хэлмээр байна. Айгүй сайн юм уу тань сонсогчноо Заяа. Арай тэглээ. Баярлалаа. За тэгээ Заяа маань одоо та бүхний мэдж байгаагаар одоо Америкт байгаа тийм ээ. Тэгээ тэнд ингээд сургуулаа төгсөөд одоо ажлын гараанд гарсан. Тэгээ энэ болгон амархан олдоогүй байх тийм ээ. Яаж одоо энэ замд руу очсон бэ? 10 жилээ хаан сурсан бэ? Тэгээ яагаад гинт Америк явахаар болсон бэ? Америкт бас яагаад ажиллаад заавал энэ occupational therapist гэж цаашаа ингэж сурч байгаа хөдөлмөр засагчаа тий яагаад сурж байгаа вэ? Юунд болсон бэ? Мөрөөдөл нь. Урт асуулт ачиж дийж өөрөө базаад. Тий. Маш гоё асуулт байна. Гэхдээ эхнээс нь эхлэх хэрэгтэй баг. Миний хувьд бол Орос сургуулийг Орос хувийн сургуулийг бол төгсөж байсан. Тэгээ саяхан миний ярьцлагаанд Орос хувийн сургууль төгсөөд Америкт ирээд төгсөөд ажилдаг гэсэн хүмүүс их шүүмжилсэн байсан. Гэхдээ тэрнэр юм хэлэхэд би бол зөвхөн жирийн Монгол айлын охин. Манай аав жир болохоор эрдэм мэдлэгийг бол нэг тавьдаг хүмүүс. Ер нь санхүү мөнгнөөс илүүтэй хүн эрдэм мэдлэгтэй байвал хүн сайхан өөрсдийн гэсэн эрх чөлөөтэй амьдарч чадна гэж аав ээж минь боддог болохоор манай аав жирээ маш их хөдөлмөрийн үр дүн дээр Орос хувийн сургуулийг төгсөөд дээрэс нь яг өмнө хэлжсэн манай аав жирээ эрдэм мэдлэг TL одоо хэлийг маш их чухалчилдаг хүмүүс. Намайг баг байхад л манай аав багшаасаа илүү суур. Ээж маань чи олон хэл мэдэх тусам олон газар хүрнэ гэж агиух цагтдаг тийм байсан. Тийм тулдааш тэр манай аав жир манай ах нарыг ч гэсэн олон хэлтэй дүүгийн маань ч гэсэн олон хэл сурахт нь ер нь бол боломж нь их нээж өхийн тулд шаргай хөдөлмөрсөн ажилласан хүмүүс байдیں۔ Тэгээ аав ээжийнхаа буйнаар ачаар Орос хэлийг багасаа сураад тэр суураараа аав ээж маань ер нь бол надад бол санал болгосон л доо чи Америкт очих уу эсвэл Хятад руу явах уу Япон руу явах уу мэдээж эрийг шууд ингээл шийдэл хүмүүсийг ингээ явуулахад хэцүү л дээ. Тийм болохоор манай аав ээж анханасаа айгүйх ингээд надад хэлжсэн. Тэгээ чи аль сонголтыг хийн энэ бол чиний өөрөө чинь сонголт. Миний охин аав ээжээ амьд сэрүүн байгаа дээр олон хүмүүстэй танилцаж газар үзгээд ер нь бол саналаар бол анх Америкт сурах солилцоогоор 10 сараар ирсэн. Ирээд маш гайхалтай Америк айлтайгаа анх учирж ирсэн. Тэгээд Америк айлынхаа бас буйнаар ачаар Америкт буцаж ирж дээд сургуулийг бол төгсөх боломжийг бол олгож ирсэн байгаа. Манай Америк айл байгаагүйс бол би буцаж Америкт ирэхгүй байх байсан баг. Тэгээ тийм болохоор мэдээж энэ зүйл бол хамгийн том өөрийгөө оройлог оруулсан хүмүүс бол яхахгүй манай Андерсон гэр бүлийнхэн байдаг. Мөн энэ дээр хэлэхэд яг би багтаа бол яг ямар мэргэжилтэй болсон гэдэг ерөөсөө мтэггүй байсан. Гэхдээ манай сургууль ерөөхдөө бол одоо зэрэгчлэлтийн одоо nursing тал руугаа арай жоохон тэгэж хим физик гэдрийг заадаг сургууль байсан. Би өөрөө химд их сонирхолтой хөхтэй байсан.
бүр хүн ерөөсө заахгүй хахад хиймдэ их сонирхолтой. Өөрийгөө ер нь бол би сувлэгч болох юм байна гэж тэл айгу явдаг байсан чинь ангаахын шалгалтыг Оросд ч тэр Монголд ч тэр шалгалтандаа унсан. Тэгээд манай аав жир окей чи өгнөөсөө айгу багтаа сургуульд ороод баг бахта төгссөн юм чинь нэг жилийн нөгөө gap гэдэг нь шүү дээ тий. Gap аваад ингээ миний охин яваад өөрөөгөө ингээ таньж мэдээ гэд тэр маань яг нөгөө сурах солилцоо маань нэсэн л та. Тэгээд буцаж ирээд би англи хэлийг өөрчлөө сурмаар байна гэд тэгээд яг тэр үедээ за ер нь яг юугаар явна гэсэн чинь nurser те яг ингээд сувлэгч олно гэж бодсон чи ерөөс толгойд боохгүй амар их олон зүйл сорох санагдаад бараг тэрнээсээ цухтаагаад тэгээд ер нь бол санхүүгээр сурыг гэсэн бодолтой учир нь гэх юм бол санхүүгийн ер нь бол мэдлэгтэй хахад болох юм байна боломж юм хүн болгоны ер нь амьдралдаа байнгын асуудалтай байдаг зүйл санхүүгийн асуудал байдаг тийм. Тэгэхээр тийм зүйлийг бас өөрөө би мэдээд авчвал хэрэгцээтэй байна гэдэг үднээсээ санхүүгийн мэргэжлийг сонгоод дээд сургуультай ер нь сурч исэн. Бас сонсныг бодоход санхүүгийн мэргэжлийг сонирхолтой байсан л та. Би бол тэр мэргэжлийг бол ерөөсө буруу байсан гэж боддоггүй. Тэгээд тухайн үед бол миний сонгосон маш зөв сонголт байсан. Тэгээд санхүүгээр юм уу явсан маань зөв байж Америкт нэлээд том компаниудыг, банкуудыг аудит хийдэг тийм ажил хийдэг байсан. 20хан настай жоохоо томоохон компаниудад аудит хийгээд байж ахвал ер нь жоохон айцтай байдаг байсан. Хэрнээ бас давхар энэний талаа аав ээж маань маш их хөдөлмөрсөн болоо би бууж болохгүй гэдэг тиймэрхүү зорилгоор бол ер нь бол боловсруулалтаа өргөжлүүлж исэн. Тэгээд хэлийг бол тийм сайн мэдж байгаагүй би TOEFL-да маш олон удаа унж исэн. Тэгээд бууж өгөөгүй явсаар агаад ямарсан сургуулаа төгссөн. Энэ дунд тэгээ явж байгаад би нэг жил хагас Монголд ажиллах болсон юм л да. Тэгээд жил хагас Монголд байж байхдаа найзуудтайгаа нийлээд бас Америкт байдаг маш гайхалтай таньдаг танилуд маань хамтраад санхүү босгоод fundraising босгоод тэгээд бид нар хамтдаа Монголд хүүхдүүдэд туслая гэсэн зорилготой анх Монголд очиж ирсэн. Тэгээ яг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэж бид нөө өөрсдөө мэдээгүй байсан л та. Тэгээ баахан нэг эрч хүчтэй юм хий гэсэн залуус байх. Тэгээ яг юу гэдэг мэдэхгүй хэдэлээ хамтдаа бол Монголд байсан. Тэгээд Монголд очиод жил хагас ээж байхдаа 21 аймгаар хуваагдаад хэдэлээ судалгаа хийж эхэлсэн. Тэгэхээр биднэрт яг үнэн хэлэхэд тэр үед бидний дэмжих хүмүүс байгаагүй. Бид нар яг яаж хаад сонгол үеэр очсон болохоор хүмүүс ч сонгол гээд дээр доргүй ингээд айгүйх ажилд бол алга болчтой юм байлаа. Тэгээ тийм болохоор биднэрт бол ямар ч тийм эрүүл мэндийн салбараас тусалж дэмжих хүмүүс төдийлөн байгаагүй болохоор бид нар өөрсдөө шууд аймагуудын нэгдсэн эмнэлгүүд л хандаж эхэлсэн л дээ. Тэгэхээр засаг дагааргуудтай холбогдоод судалгаануудыг хийгээ зарим айлуудад бүр очиж үзчихсэн. Тэгээ тэр дунд ер нь бол очих тоолонд маш их сэтгэс сэртэм хараад бүр ингээд гэд бодож исэн зүйлүүд бол зөндөө байсан. Гэтэл тэр үедээ би яг бас 100% би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тусланаа гэж бол сэтгэлээ бол зориулаагүй байсан. Тэгээд хараад энэ зүйлтэй бид нар яаж өөрчилж болох вэ? Яаж болох юм бол гэдэг үндсэн дээр ер нь бол Багнуур дүүргийн нэгдсэн юм лээ. 96 м квадратад өрөөгийн засах усаар шалтгаан нь болохоор тэнд сургалтууд оруулах байсан. Яагаад вэ гэхээр 21 аймгаар ер нь ингээ яваад бид нар ингээ харж байгаад хүний нөөц ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс асар бага юм байна. Нэгт яг тэрний тал дээр сурж байгаа хүмүүсийн тоо бага байна. Хоёрт гэх юм бол энэ төдийлөн сан одоо мөнгө олдоггүй гэх юм уу те бас тэгж хэлвэл бас буруутч магадгүй л те учир нь юм бол ихэнх ангаахын ер нь ангиуд бол тань шүдний эмч болон мэрэгжлийн одоо нарийн одоо эмчийн мэрэгчлэр илүү хүмүүс явж байсан л та. Тэгэхээр яг нөгөө occupational therapist буюу хөдөлмөр засагч юм уу хөдөлгөөн засах тал дээр бол ер нь харьцангуй хүний нөөц маш бага байсан. Тэгээд тэрний учраас ч тэр бид нар ер нь бол окей Монголыг ямар газруудтай бид нар холбоолол хүний нөөцийг Монголд авчирч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж болох вэ гэж хайсаар өөрөө тэр дундаа ороод хүний нөөцийнхаа нэг нь болоод одоо л ингээд санхүүгийн мэргэжлээ 180% эргүүлээд эрүүл мэндийн салбарлаа ороод одоо л суралцаа явж байгаа. Тэгээ хизээ нэгэн өдөр бас хэрэгцээтэй нэгэн хүний нөөц болоод Монголдо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бас боломжуудыг нь гаргана хаа гэж боддог тий. Одоо тэр найзуудаараа нийлээд ямар нэг үйл ажиллагаа хийж байгаа юу?
хараахан бид нар бол бөөнөрөө бол хамтарч хийх зүйл одоогоор боломжгүй биш л дээ. Гэхдээ нөгөө ковидос болоод айгаа хол тэгээд яг Монголд хэдүүлээ зорио хийчих ихэнх маань 15 хүмүүсийн маань дийлэнх нь бараг 13 хүн нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нэр яг нөгөө өөртөө биеэр Монгол биш байгаа болохоор дөрвтэй юмнууд бол хийж чадахгүй л байна л да. Гэхдээ удахгүй дараагийн 5 дахь өдөр манай Адина 210 гэдэг Facebook дээр хүмүүс хайх юм бол пэйж байгаа. Адинагаар дамжуулж бид нар хөгжлийн бэрхшээлтэй. Гэтэ тэрийг бэрхшээл гэж боддоггүй, өөрсдийнхөө амьдралаар харуулж чадж байгаа хүмүүсийн тухай бид нар бичлэг хийдэг. Тэгээ тэр хүмүүсийн маань бичлэг одоо дараагийн 5 дахь өдрөөс эхэлж нэг засагдаж эхлэхээр болсон байгаа. Тэгээ ямар ч нэг бичлэг маань бол бэлэн засагдах гэж скежюл хийгдсэн, төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр аль болох бид нар хичнээн биеэрээ Монголд байж чадахгүй байгаа ч гэсэн сошиал медиаг ашиглаад эдгээр хүмүүсийн дуу хоолой хүргье гэсэн зорилготой ер нь бол ажиллаж байгаа энэ жилдээ. Ер нь гэхдээ танаа одоо яг энэ Адена гэдэг нэг тэг яг алсын харааны үе юм бэ? Бүр ингээд яг ойрын төлөвлөгөө зорилго тийм ээ нэг 5 жилийн за тэгээ 10 жилдээ бүр ирээдүйд нэг бодлого хэмжээлт ч юм уу тий. Бас тэрийг бас хуулийн тэг яг энэ талаасаа эдвэрдвэл болох. Энэ маань ер нь бол маш эмзэг сэдвэлтэй очих юм бол бидний хамгийн наад захих нь алсын хараас болоод ойрын хараа тий ойрын хараа гэх юм бол хүний зөөлөн эдээ хүчинд нөлөөлөх гэх юм уу учир нь гэх юм бол яг Монгол хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ихээр дөрөвдөг, цээрдэг тэр хүмүүсийг хараагдсан ч юм уу энэ хүнд хурцжуулна би бас юм болчихно гэдэг тийм нөгөө олонний тийм буруу ойлголтыг хүмүүсийн тархинаас өөрчлөлтийг оруулах гэсэн тийм зорилготой байгаа. Тийм болгож тэр бидний бол бичлэг хийх нь маш чухал зүйл юм байна. Бас дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л өрөвдүүлээл, байнгын арчлуулаад байдаг бол биш. Харин ч эсвэргээр бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй суралцах зүйл байдаг шүү гэдэг бол харуулах зорилготой. Ойрын зорилго маань явганда бидний хооллын зорилго би яг өмнө хэлсэн хүний нөөцийг бол чанартай бэлдэх, илүү өргөн болох, төрлүүдийг өргөших ганцхан одоо хөдөлмөр засагч гэдээ байхгүй сэтгэл зүйч. За тэгээ бүр зогсоод ганцхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлд нь сэтгэл зүйн байдал гэх мэтчлэн ингээд бас өөрчлөлтөө одоо янз бүрийн төрөлтийн гажиг юм уу зүйлүүдэд тулгархгүй тулд яах вэ гэх мэтчлэн энэ маань ингээд тараал явчихна л та. Тэгэхээр энэ төрөл болгон дээр хүмүүсийг хүний нөөцийгээ сайн бэлдэх мөн гадаадад маш амжилттай ажиллаж суралцсан доктор профессоруудыг Монголд авчирч ингээ бүр лекц ордог. Бүр болж өгвөл бидний алсын хараанд бас өөрсдийн гэсэн facility те байгууллагуудтай болох. Гэхдээ энэ маань ганцхан барилга бариад биш л те зорилго нь хүний нөөцөө чанартай бэлдэх. Тэгээд ер нь бол ойрын 10-аас 15 жилийн дотор харж байгаа нь бол бүх олон нийтийн орж гардаг байгууллагуудыг тэрэгцрийн гарцтай байлгах. Тэр маань бол маш том зорилго байж байгаа. Тэгээд цаашаа шинээр баригдах бүх барилгууд, сургуулиудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст орж гаргахад ээлтэй байлгах талаас нь, инженерийн талаас нь бас бид нар зорж ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрхтгш ажиллах эрхийг нь олгох, сурах бас эрхийг нь олгох гэх мэтчлээ. Эд маань маш том салбарууд л та. Тэгэхээр би бол ганцаараа чадахгүй маш олон мэргэжлийн хүмүүстэй хамтарч ээж энэний төлөө аль хэзээний бас явж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүстэйгээ бүр хамтраад энэ зүйлийг хамтдаа бөөнөр бол чанартай зүйл болгож чадна гэж бол алсын хараа маань ер нь бол манайх харж байгаа. Тийм манай заяач нь өөрөө айгу энэ тал руугаа одоо ингээд нэг хүсэл тэмүүлэлтэй байгаа шүү дээ. Тэрэн шиг яг энэ тал руугаа бас хүсэл тэмүүлэлтэй олон хүмүүс үзчихвэл заяатаас холбогдоосэй гэж хүсмээр байна л да. Яг чиний сайн хэлдгээр энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ээлтэй орчиг бүрдүүлэхэд ганц хүн хизээч нийцдэхгүй. Одоо хэдийн бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо төлөө ажилладаг тийм холбоо гэдээ байгаа шүү дээ. Одоо онцлог хэрэгцээтэй хүмүүс гэж сүүлийн үед ярьж байгаа. Энэ холбоо нь байна. Тэгээд ингэж байна. Бүхэн боломж байна. Гэхдээ энэ стил одоо юу баг хамт олон яг хэрэгтэй байдаг юм зорилго нэгтэй тийм ээ. Тэгээд яг энэ төлөө зорилго нэгтэйгээр бас тууштайгаар явах хүн байгаад ингээд эргэж бацгаагаар явна гэсэн юм бол яг бас аяатай мань холбогдоосай гэж чинь. Энд чинь зүгээр нэг амбицийн асуудал биш байгаа байхгүй. Энд чинь бүл бүтэн хүний амьдрал нөлөөлнө гэдэг юм чи өөрөө тууштай, тэг итгэмжтэйгээр одоо ингээд сахилга баттайгаар хийнэ гэсэн үг болчихж байгаа.
Тийм болохоор би хамгийн ихэндээ хүмүүсийн анхаарлыг айгүй сайн фокуслж байгаад энийг ярилж байгаамаа. Тийм. Ааха. Тэгээ заяа хүмүүс сонирхож байгаатай одоо Microsoft-д ажиллаж байгаа гэл яг юу хийдэг вэ? Тэрийг ингээд нэг зайгүй сараар нь ч юм уу те 7 хоногоор нь ч юм уу ингээд базаж ярил. За ер нь бол Microsoft-д ажилладаг хэрэг хүм болох нь надаас IT юм уу, computer science-аар хаана төгссөн ингээл яг их асуудаг л та. Тэгээд томоохон корпорациудад ордог хүмүүсийг нэг л чиглэлийн хүмүүс идэг гэж андуураад байдаг юм шиг. Гэтэл корпорац байх өөрөө том шалтгаан төрөл бүрийн зүйл хийдгээл гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр дотор нь янз бүрийн мэрэгчлээ хүмүүс байгаа. Миний хувьд гэх юм бол анх Microsoft-ад бол боловсролын зөвлөх гэдэг ажлыг бол хийж исэн байгаа. Тэгээ тэндээсээ түн удалгүй шилжигдээд дараа технишн гэдэг ажлыг бол хийж байгаа. Тэгээд маш том бас өөрчлөлт ингээд 180 эргэцэн л дээ. Хүмүүс гайхчих магадгүй. Тэгээ яаж одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дараа технишн ингээд холбогдоод байгаа юм бэ гэдэг их асуудаг. Учир нь гэх юм бол хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл ганцхан эрүүл мэндийн одоо зөвхөн эмчнараас ганц ирдэг зүйл бол биш, бас технологи гэдэг зүйлийг ашиглаад цагийг хэмнээд бас хүмүүсийн боловсролыг дээшлүүлж болно, ажлын хэмнэж болно гэх мэтчлэн зүйлүүд байгаа. Тэгэхээр яг тэрнээр бол миний яг оролцоол орж ирдэг. Тэгээд миний ажлын хамгийн том фокус нь accessibility буюу яг онцгой хүмүүстэй бас хөгжлийн бэрхшээлтэй гэж дуудах яг үндэл өөрөө бас дургуйлтай онцлох эрхтэй хүмүүсийн маань яг өөрсдийнх нь одоо байгаа онцлогтон тохируулаад бараа бүтээгдэхүүн гаргахаар бусад хүмүүст маш амар болж эхэлдэг. Тэгээ хүмүүс бодохдоо болохоор зөвхөн л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэг аппликейшн гаргадаг веб хуудас ч юм уу те компьютер юм гэж ойлгоод ах шиг байгаа. Уг нь бол яг тийм биш. Бид нэр их олон хүмүүсийг бодолцоо үзээд бараа бүтээгдэхүүн гаргах тусам энгийн эргээд хүртэл тэрнээс маш их одоо ач холбогдлыг авч идэг. Тэрийг бас сая 2020 онд 100% батлаа харуулсан. Microsoft-ийн маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анх зориулагдаж гарч исэн. Бижсэн чинь шууд пандемик үеэр бүр хүмүүс 100% яг ажлыг хийхэд фокуслахад бүхий л зүйл дээр нь тусалсан бүр гайхалтай өөрчлөлтийг дэлхийд даяар харуулж эхэлж байгаа байхгүй юу. Өмнө нь бол accessibility төдийлөн хүмүүс нэг ярьдаггүй байсан. Гэтэл яг пандемик үеэр хүмүүс яг ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол энэ жил яхаар гоо accessibility-гийн тал дээр ажилтдаг хүмүүсийн хувьд бол бас нэгэн том хүмүүс том мессеж өгсөн жил болсон гэдэгт бол яг итгэлтэй байгаа тийм. Тэгээ үүний жишээг бас хармаар байл манай нөгөө түрүүний дуртаад байсан те YouTube channel дээр Immersive Reader гэж байгаа шүү дээ. Тэр чинь гэсэн Microsoft-аас гарахтаа ингээд онцлог хэрэгцээтэй хүмүүсийн онцлогтон тохируулж гараад гэсэн чинь одоо ингээд хүн болгонд ажлыг амарчилж өгсөн, хэлбэржилж өгсөн одоо ийм технологийн нэг хэсэг болсон байгаа байхгүй. Тэгэхээр та нар бас тэрийг олж мэдэрэй гэж хэлмээр энэ би чи надад нэг хэлжсэн баха одоо чиний чаналыг хүртэл ингээд нэг 50 гарсан тий одоо ингээд бүх насны 5 настайгаас л 50 гарсан хүмүүс хүртэл ингээд үзддэгэ гэдэг. Одоо тэндээс ингээд буцаа чи тэр хүмүүс сэтгэлийг харж байгаа штэ дагаад сөрөг бас сэтгэлүүд ирж байгаа штэ тий. Тэгээ энэ болгоныг харахаар ингээд одоо чи энд одоо хэцүү байдал зөвлөлт нэг жишээ шүү дээ тийм ээ нэг юм хэцүү байдлуудыг чи яаж өрн даван туулж чадчихна одоо мэдээж хэрэг бас онцлог хэсэгтэй хүмүүсийн төлөө ажиллаж байхад чи зөвнө хэлдэг чинь сэтгэл эмзэглэмээр зүйлсүүд 21 аймгаар явж байгаад байсан гэл те энэ сэтгэл зүүн одоо энэ хүчийг эргээд яаж олж авч ийна тэгээ илүү эндээ одоо энэ олон жил яаж тууштай яваад бас цаашдаа энэ алсын арааныхаа төлөө явахад тэгээ энэ мотивашн одоо юу гэх вэ урам зориг сэтэлцүүлдэг юм яаж авдаг вэ наад их хүнд асуулт байна. Учир нь гэх юм бол сэтгэл зүйн асуудал бол маш чухал. Миний хувьд айгүй олон хүмүүс хэлдэг тэр чин зүгээр л тэр том орнуудын асуудал Монгол тийм юм байхгүй. Монгол хүмүүсээс сэтгэлийн хаттай айдар гэдэг айгүй олон зүйлийг би сонсч байсан л та. Гэхдээ бид нар чинь хүн биднэрт өвддөг баха эмзэглэдэг сэтгэл зүрх гэж байгаа. Тэгэхээр хүн өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг маш сайн анхаарч авах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Миний хувьд мэдээж хэрэг анх ер нь бол би гэхдээ сошиал дээр өөрийгөө гаргах тал дээр айгу дургүй байсан л та. Зөндөө олон миний таньдаг олонний танил болсон найзууд
маань маш их юм threatтэй ингээл ингэн чамаа тгий шүү, ингэж яах чинь тгий шүү гэж айлгсан, элдвэр нь хийсэн зүйлүүдийг хараад би бүр ингээд амар айдаг байсан. Тэгээд олон жил ер нь бол би энэ зүйлийг хийхгүй гэж зөрүүлсэн л дээ. Гэхдээ нэг зүйлийг бодоод юу гэж утсан мэхлээ. Хэрвээ би хийхгүй бол Эми Уотс хэлдэг шүү дээ, тий. Хэрвээ би биш бол өөр хин гэж, одоо биш бол хизээ гэж гэдэг. Яг тэрнтэй адилхан яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ дуу хоолой болоод хин өөр явах юм бэ? Бас эдгээр хүмүүс технологийн мэдлэг өгөх нь бас өөр хин байх юм бэ? Чи биш бол өөр хин гэж хэнийг гарч ирнэ гэж хүлээ цаг хугацаа алдах хэрэгтэй юм бэ гэдэг зүйлийг ер нь бол маа нөхөр ер нь бол айгүйх намайг урамшуулж ер нь бол түлхсэн л дээ. Тэгэхээр миний ер нь бол айгүй comfortable zone-оос ингээд түлхээ гаргацсан. Тэгээд ер нь бол YouTube сувгийг хийгээд эхлэхдээ л яана хүмүүс одоо юу гэж хэлэх болоо гэж айсан ч гэсэндээ миний зорилго маш том болохоор би бас энэ дээр ганцхан өөрөө хэлээд юм аа. Манай баг хамт олон YouTube сувгийн баг хамт олноор байдаг. Юмыг ганцаараа хүн ерөөсөө хийгээд хол явахгүй. Заримдаа бас шамтрах, готрох зүйл юм тий. Тэр үед манай баг хамт олонхаа намайг маш их ингээд дэмжиж босгоод авдаг. Тийм болохоор би ер нь бол хүмүүсийг бол эхлээд сошиал медиа дээр янз бүр юм хиймээр байгаа бол баг хамт олонтой агаарэ. Хоёрт гэх юм бол зорилго чинь маш чухал ах хэрэгтэй. Миний хувьд болохоор маш олон хүмүүс хэлдэг чи хүмүүсээ зовлонгоор ингэж өөрийгөө дөвөөлөж जैन том компанид ажилладаг гэдэг нэрээр чи юм хийж जैन эдэр гэдэг. Магадгүй тэр хүмүүсийн хувьд тэгж харж ил тэр хүмүүсийн л өөрсдийнх нь харж байгаа өнцг нь бидний зорж байгаа зүйл болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгэмд өөрчлөлт үзүүлэх мөн Монголд технологийн мэдлэг маш одоо сул доогуур байгаа болохоор тэрийг багчгсан дэвшлүүлэх гэдэг зорилготой учраас хинч намайг юуч гэжсэн хамаагүй гол нь бидний тэр хүрх гээд байгаа гол зүм асуудал маань чухал болохоор тэрэндээ илүү фокуслдаг. Мэдээж хүмүүс янз бүрээр бичнэ сонирхолтой юмнууд ирнэ заримдаа яг бас ингээ хариулах хэрэг юу гэж хариулахаа мэдхгүй юмнууд зөндөө гарч ирнэ. Тэгтээ эргүүлээд би дандаа өөрөөсөө асуудаг. Энэ тийм чухал юм уу? Энэ хүний ингэж бичсэн юм бодох ямар шаардлага байгаа? Энэ хүн чамайг танихгүй, жийж танихгүй, таньдаг байлаач яг инглээ гэдэл яах юм? Гэхдээ бид нар өргөжлүүлээд яг нөгөө алсын хараагаа хараад зорилготой тэмүүлээд явах хэрэгтэй. Анхнаасаа л сошиал медиа гэдэг зүйл хүчтэй гэхдээ бас нөгөө талаасаа хортой гэдгийг мэдчихсэн учраас сэтгэлийн бэлтгэлтэй байсан тэглээ гэд хэллээ гэд хүмүүс маань битгий бүр муухай бичээрээ. Гэхдээ энэ бүгдэд би нэг амар мундагтай ганцаараа яваад байгаа юм биш шүү. Манай баг хамт олныхан. Тэгээд би бас багийнхаа нэг гишүүнтэй яриад сууж байгаа гэдгийг л хэлэхэд бол татал л шүү тий. Тийм. Би энийг бас чамайг зочноор урьж байгаа шалтгаан нь энд бас хүмүүс мэдэж байгаастай гэж батсан байхгүй юу. Одоо YouTube channel-ийн нэг юмыг бэлдээлтэй, контентыг бэлдээл. Эсвэл одоо бит хоёрыг хийж байгаа энэ подкастыг зүгээр нэг рекорд хийгээд гаргацтай юм биш үү? Энэ болгоны ард бүтэн баг гэдэг одоо хоёулангийнх нь энэ хийж байгаа подкаст, Unleash подкастын ард бүтэн баг байгаа. Тэгээ энэ баг бас идэг тусыг өөрөхтэй тусгай юм зориулсан гаргацаа цаг байгаа. Тэг хүн болгон бас ингэ сайн дураараа ингээд бүр ингэ нөгөө хүн зорилго хүсэл тэмүүллийнхээ дагуу хийж байгаа. Тэгээ энд ингэж хүч хөдөлмөр ордог. Гэтэ энэ биднэрт ингээл нэг амар үтсэн таваар мөнгө олоод идэг бол биш шүү дээ тийм ээ. Эсвэл нөгөө subscribe хийсэн даваар мөнгө олоод идэг юм биш шүү дээ. Лайкийн таваар тийм. Энэ нэгтээ бид нэр өнөөдөр амьдарч байгаа нийгмийн бидний нийгэм юм байлаа гэд бид нар заа ингээд эвлэрээд амьдрах биш. Энийг ядаж амьд байх хугацаанд би биш бол хин гэж гээ тий. Яагаад тэгэхээр бидний үр хөхөд үр хойж бидний үр удам үлдэх хорвоо. Тэгээд энэ тэрний төлөө илүү сайхан ирээдүйн төлөө одоо зүтгэж эхлэхгүй сайхан ирээдүг хүлээгээд хүн болгонд яг шууд үүдийн төвшөд ороод ирэхгүй л хальтаа. Тэгэхээр бас залуучуудыг ялангуяа одоо бидний бит хоёрын хийж байгаа Unleash подкастыг аюух залуучууд үздэг. Тэгээд залуучуудтайгаа уриалмаар байна. Тэгээд бас залуучууд биш байсан ч хүмүүсийг уриалмаар байна. Өөрийнхөө хийж чадах хэмжээгээр хийгээрэй тий. Хүсэл тэмүүлэл хүн болгонд байдаг. Бидний хоёулынхаа өмнөх дугаараар мөрөөдөл гэдэг сэдв биш аахгүй. Хүн мөрөөдөл гэхээр нэг юм хоосон гэж харцдаг тий. Гэтэл хүн болгон цаанаас нөгөөдөл байдаг гэдэг. Юунд ингэж чи дуртай хийцин, юунд ингэ бүр ингэж махарч унаад ингэж
шантарч исэн чи эргээд бас чих тэгэл гарч ирээд тий. Тэр болгоны дуудлага байдгаа. Тэгээ тэрний төлөө хөдөлмөрлөөр заяагийн дуудлага нь яг тэр л байгаа байхгүй тий. Өөрөө эсвэл одоо онцлог хэрэгцээтэй гэх биш хэрнээ яг тийм хүмүүсийн төлөө тэгээд бас энэ нийгмийн төлөө гэсэн сэтгэл байгаа байхгүй. Тэр нийгэмд угаасаа хин нэгэн тухай бүлэг хүмүүс тавигдах гээд штэ тийм ээ. Тэгээд нэр айгүй багтдаг шүү заяа минь. Баярлалаа. Тэрэн дээр бас нэг нэмээд хэлэхэд хүмүүс маань ингэж бодоод байгаа шиг байгаа. Гэр бүлд нь ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүн байж иж л ойлгодог. Эсвэл өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иж ойлгодог гэж бодоод байгаа шиг байгаа. Гэтэл яг үннийг хэлэхэд бид нар бүгдээрээ цаг хугацааны ирэхэнд хөгшөрдөг, хараамууддаг, заримдаа бид нар ажлын шаардлагаар гэмтдэг. За бүр боли бид нар хөгшрөөд ирэхээр нуруу муутай олдог тий алхаа маань удааширдаг гэх мэтчлэн зүйлүүд энэ хорвоогийн зам бид нэр ерөөсөө энийг ингээд үсрээд ч юм уу тойроод гарахгүй байхгүй энэ дондор бид бүгдээрээ явна тийм болохоор яг accessibility гэдэг миний фокуслаад ажиллаж байгаа зүйл маань гэх юм бол яг л за бүр бага наснаас нь ахуулаад хөгшрөл хүмүүст ямар асуудлууд гардггүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яг юу тулгарч байна орчин үед бид нар дэлгэцний өмнө ямар их цагийг өнгөрөөж байна энээс болж бид нар фокуслах чадвар маань буурж гин үү хараа муудж гин үү сонсголын одоо бид нар бүгд юм жижигхэн чих зүгэл яваад байгаа тий хэдих чанга сонсноос болж сонсголж мууж гин гэх мэтчтэй бидний өөрсдийн өдөр тутамдаа хийж байгаа зүйлээс бид нар өөрсдийн биеийн байдлыг муудах гэдэг тэгэхээр тэгүүлэхгүй тулд зөндөө олон accessibility бараа бүтгэнүүд гарч идэг л та. Тэгэхээр хүмүүс заавал тэрийг за одоо манай хамаатан тэр энэ манай дүү ах ихч эсвэл аав ээж эсвэл миний дүү би өөрөө тийм байж ижил энэ зүйлийг ойлгож хийх хэрэгтэй гэдэг ойлголтоосоо бас залуучууд маань ер нь нийгмээрээ бас салах хэрэгтэй гэж би бол хувьдаа их боддог тий. Тийм одоо хэлээд хоёулангийн одоо бас сөмжлөхдөө гадаад яриалаа. Accessibility гэдэг үг маань чи хэлжсэн чинь орчуулагддаг. Яг нөгөө нэг онсон онд бүр яг ингээ яг оноод хэлцэг байдаггүй гэд. Тэгээд чиний гой хүмүүс тайлбарлаж өгвөл. Харин тийм ээ accessibility гэдэг ойлголт маань өөрөө хүртэл Америкт маш шинэ ойлголт байхгүй юу? Тэгэхээр бас энэ маань шинэ ажил. Яг энэнгээр мэрэгшээс ажилдаг хүмүүс маш цөөхөн. Тэгэхээр бас нэг даваа тал нь цөөхөн бах тусмаа ажлын байр хүмүүст их байгаа гэсэн үг. Бас тэний цалин өндөр байна гэсэн үг. Бас өөрөө хүн хөгжих боломж нь өргөн байгаа гэсэн бас нэг бас даваа талуудтай. Нөгөө талаас accessibility гэдэг яг монголоор орчуулаа хэлчихье гэхлээр айгүй хэцүүлтэй. Тэгээ миний хувьд болохоор accessibility хүн болгонд хүртээмжтэй бүтээгдэхүүн гаргах гэж ерөөдөө тайлбарлаад байгаа. Гэхдээ яг бас ингэ бодохоор бас гүйц тайлбарлаагүй санагдаад байгаа. Тэгэхээр яг энэ accessibility-г маш гоё оноочтойгоор орчуулж чадсан хүмүүс ах бол бас надад хэлээрээ байл маш дуртай тэрийг хүлээж авна. Магадгүй нөө бид нар компьютер гэж хэлдэг шиг accessibility-гаар явж магадгүй л ахaltaй яг оновчтой орчуулга тэр нь гарч ирэхгүй бол тэгээ ер нь бол accessibility гэдэг бол хүн болгонд хүртээмжтэй тэр ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлогтод тааруулж бүтээгдэхүүнүүдэд боталцаж гаргадаг төрөл гэсэн. Маш их баярлалаа. За одоо хоёулангийнх нь подкаст дуусгах чинь тэгээд хоёр зөвлөгөө авсан маань эхнийх нь одоо түрүүнд хэлсэн шүү дээ сая хоёлаа газ хүндчлээ энэ чиглэлээр сурч байгаа хүмүүс цөөхөн байдгаа гэдэг. Тийм болохоор ажлын байрны эрэлт хэрэгцээ их байдгаа гэдэг. Оюутан залууст одоо юу гэж хэлмээр байна. Одоо энэ мэргэжлээ сураач гэдэг уриалга хэлгээгүй ер нь ингээд зүүн талаас ааш тэртэй нийгэм мэргэжлээ сонгохтойч байна уу? Эсвэл сураа явж байхдаа эсвэл чамшиг одоо банк санхугаас сурч ирсэн би энэ ажилчны гараанд гарсан энэ яг бас яг миний энэ мөрөөдөл илүү дээр юм байна гэдэг ч юм уу илүү миний хүсэл тэмүүллийн дагуу юм байна гэж харах ч юм билүү те. Хэлмээр байгаа юм байна уу? Яр боломж. Чиний болоод байна. Миний хувьд би жоох өөрлөлтөө хүмүүс магадгүй ингээд энэ мэрэгчлэр яа энэ илүү өндөр цалинтай энэ мэрэгжлийн сонгол ирээдүйд боломжтой гэж хүмүүс ер нь ярьдаг л та. Би л хувьдаа тэгж боддоггүй. Харин эсвэргээрээ яг өөрөө чинь амьдралын дуудлага юу вэ? Яг юуг хийвэл ямар ч цалин авсан
гомдлохгүйгээр харамсахгүйгээр амьдралдаа ажиллаад хийж чадахгүй. Яг ямар ажил хийвэл бүр ямар ч цалингүй бэжэж 24/7 ажиллаад тэрэндээ ерөөсөө маш их сэтгэл хангалуун баяр баясгалантай байж чадахгүй гэдгийг залууч та би олж мэдээсэй гэж хүсдэг. Хэрэг бид нар цалинд айгуу ингээд төвлөрөөд би өндөр цалинтай л ажил хиймээрэн гэсэн хүмүүс байдаг. Гэхдээ миний ингээд эргэн тойронд хараад хад өндөр цалинтай байгаа, жаргалтай байгаа хүмүүсийн ер нь индекс маш бага байдаг л та. Ер нь л маш бага байдаг. Харин эсвэргээрээ яг тэр мэргэжлийн өөрөө бүр ингээд хүссээ, зориод энийхээ төлөө өөрөө олж мэдээд тэр ажлыг мэргэжлийг олж авсан хүн болохоор маш ач жаргалтай тэр ажлыг хийгээд аваад байдаг. Тэгэхээр яг мэргэжлийн хувьд гэх юм бол би залуучтайгаа тэрийг маш болгоомжтойс анзаарч хараасай. Зарим хүмүүс маань аль хэзээ багасаа ихэнх хүмүүст маань өгөгдсөн байдаг. Магадгүй та аав ээжээсээ асуух хэрэгтэй. Ойр дотны өвөө эмээгээс ч юм уу би багтаа ямар хөвгтэй байсан бэ? Яхаараа яадаг байсан бэ гэх мэтчлээ асуух хэрэгтэй юм шиг санагдсан. Учир нь гэх юм бол саяхан би өөрөө дүү ээжтэйгээ хамт суугаа ярьжсэн чинь манайд ярьжсэн. Манай ээж намайг бүр 3 настай ээж хахад ингээд эмнэлэг рүү заагаад би эмнэлгийн захирал болно. Би хүмүүсийг эмчилдэг байна мэн гэж дандаа ярьдаг хөвгтэйсэн гэсэн. Тэгээд манай дүү болохоор та намайг өстой залхахтал баг байхад ингээд одоо ингээд 3 гар яадаг юм бол энд хичнээн ясаа гэм бол өдрөг ямар ингээд хүний анатомиг амар сонирхож энийг ингээр яадаг бол тэрийг тэгэхээр яадаг энд юу цохлоод байна энд юу байгаа бол гэж ярьдаг хүүхдээсэн ингээд маа дөө хүртэл тэрийг анзаарсан ярьжсэн. Гэхдээ би өөрөө эгээ харахаар ямар ч тийм дурсамж надад байдаг байхгүй. Тэгэхээр бид нар заримдаа аль хэзээний өгөгдсөн байгаа зүйлийг анзаарахгүй яваад хэмжээний цагийг алдаад идэг юм шиг санагддаг. Тэгэхээр өөрөө өөртөө бас ингээд анхаарал тавиад би яг амьдралдаа юу хийвэл маш аз жаргалтай сэтгэл хангалуун аз жаргалтай гэдэг маань бас би хүмүүсийг ойлгосоо гэж үздэг. Энэ нь амархан байна гэсэн үг ерөөсөө биш. Тэгэл дандаа баяр хүртэй гэсэн үг. Дандаа баяр хүртэй гэсэн үг биш. Энэ маш их өвдөлтийг мэдрэн, маш их шамтрах, готрах, бууж өгөх мэдрэмжүүдийг хүн мэднэ. Гэхдээ таны тэр амьдралын зориод байгаа зүйл тэрнээс илүү хүчтэй байсан үед л хүн босоод явд юм лээ. Тэгэхээр яг хүн амьдралдаа тэр зүйлийг олоод авсан байхад хинч таны юу гэж муугаар хэлж ирсэн, хичнээн шалгалтанд донж исэн, хичнээн хүмүүс таныг доромжилж буруутгасан ч бай. Тэр ерөөсөө ямар ч хамааралгүй болоод яг тэр амьдралынхаа зорилгын төлөө хүн үнэхээр нойр хоолгүй зордсон мэлээ. Миний хувьд бол шөнө ажилдаг 6 цагаас оройн 6-наас өөрийн 6 цаг хүртэл ажиллаад хичээлээ хийгээд заримдаа өргөжлүүлж ажлынхаа юм хийгээд ер нь бол нэг өдөрт заримдаа 3-4 цаг унтах, заримдаа бүр унтахгүй үед би. Гэхдээ энэ бүх үед би хямрах ч юм уу, заримдаа сэтгэл санаагаар унах үедээ би боддог. Миний амьдралын зорилго юу юм? Миний дуудлага юу вэ? Энэ маань энэс илүү хүчтэй болохоор өөрөө ирэхгүй босоод ажилдаа байдаг, өөрөө ирэхгүй басаа хичээлээ хийдэг. Амгаахад ороход маш чанга байна. Үнийг хэлэхэд би хизээч амархан байна бодоогүй л дээ. Гэхдээ л яг ингээд орсон чинь чанга сургууль маань ч ер нь бол багш нар маань чанга. Гэхдээ маш их намайг дэмжиж байгаа. Бууж өгөөд ингээд шууд болоод ингээд гарчмаар компьютероо унтраачмаар үед байдаг. Гэхдээ зорилго маань маш хүчтэй болохоор окей болохгүй гэл буцаагаад компьютер нээгээд хичээлээ хийж эхэлдэг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан би бол залуучдаа тэрийгээ л олоосаа тэгсэн үед магадгүй одоо байхгүй мэргэжлийг та өөрөө бий болгож олно шүү. Тийм болохоор заавал одоо байгаа нийгмийн хөөсөнд автаж хүн болгон IT болж сайн цалинтай байгаа юм байна. Хүмүүс ийм мэргэжилтэй байгаад entrepreneur байгаад ингэж байгаа мэн тэгж байгаа мэн гэж ерөөсөө тийм нийгмийн хөөсөнд автахгүйгээр зөвхөн та өөрөөсөө сонсоод өөрийнхөө амьдралдаа эзэн байгаасай л гэж би залуучтайгаа уриалмаар байдیں۔ Ямар гоё зөвлөгөө би. Тэр үед айгүй би сая дөнгөж саяхан баг Instagram ухчихыг харсан ахгүй. Сайн дурын ажил одоо Монголд айгүй хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ сайн дурын ажил гэж хүмүүс тэрийг хийж үзэл нөө сайн үйлс хийхээр өөрөө бас ингээд яг тийм нийгэм төрөнгө оруулж байгаа хүн мэдрээд гоё мэдрэмж авч байгаа шүү дээ. Бас хүн тусалж байна. Хүн цаанаасаа нэг төрхтөөл нэг гоё юм хиймээр сайн хүн гэдэг өөрийгөө мэдрэхээр ингээ өөрөө бахаж урамшдаг тийм ээ шүү дээ. Тэрэн шиг одоо энэ дуудлага болон
дуудлага тийг хүсэлт тэмүүлэлээ олж мэдхийг хүсэж байвал те ягаад сайн дурын ажил хийж болохгүй гэж. Гэхдээ сайн дурын ажил чинь амар олон юм зөхгүй. Одоо жишээ манай Amlish team гэдэг Asia Leadership Development Network энэ дээр сайн дурын ажилтнаар орж ирэх юм бол заавал сайн үйлсийн аян хийгээд яг бид нар олон төсөлтэй ихэд заавал яг хоотос саргаад явах төр биш. Эсвэл IT дээр нь туслаа те шав ороод дагалдаа те би ийм нас суралцуулах уу. Одоо подкастны энийг хийж болох уу. Подкастн дээр ийм орж ирэх гоё юм байна гэ өөрөө санаачлаад нөгөө хэмжээ те бас хамт хуваалцаад ингэж авбал амар гоё. Тэгээд энэ дээр бас би яг энэ цавшааныг ашиглаад сайн дурын ажил дээр яг тийм залруулгал хиймээрсэн л да. Тэгэхгүй бол ингээл Монголд бас сайн дурын ажил хүмүүс нөгөө оюутан залуучууд ялангуяа хийгээд байгаа байхгүй. Тэрэн дээр их хвчлэн яг тийм буцалтгүй тусламж гэдэг шиг юм хийх гээд тэрэн дээр амар харамсалтай байсан. Тэгэхээр Америкт сайн дурын ажил ямар байдаг вэ бас? Одоо оюутан залуус хэр тийм боломж олгодог вэ? Энэ айгүй сонирхолтой л да. Монголд оюутан залуучууд их сайн дурын ажил хийж байгаа. Гэхэд Америкт эсэргээрээ ажлын хүмүүс сайн дурын ажил хийдэг. Ажиллаж байгаа хүмүүс. Тэг ялангуяа да би их гайхсан л да. Яг тэгэхээр Microsoft-д ороод бүр бүхэл бүтэн 6 сарыг give poro гэдэг яг хэсэг байдэ. Тэрэн дээр болохоор бүх ажилчтайгаа ямар нэгэн газар хамаагүй цагийг $25 үнэлээд цагаараа ингээд волонтер хийж болно. Эсвэл зүгээр өгсөн мөнгөний 2 дахин болгоо тэр газарт нь өгдөг ч юм уу те fundraising ингээд босгож яхад манай ажлыг нэг ч хүн хоошоо суугаагүй бүр бүгд өөрөөсөө хүслээрээ хиймээр байгаа зүйлийг хийж ирсэн. Тэгэхээр анзаарч чадсан заримдаа хүмүүс яг нэг төрлийн ажил хийгээд хараа уйдгартай. Тэгэхээр бас тэрийг өөрчилж бас олон янз бүрийн төрлийн хүмүүстэй уулз танилцахын тулд өөр зүйлүүдийг сонгоод ажиллаж байгаа харагдчихсан. Оюутан залуучууд маань хичээл ихтэй болохоро төдийлөн тэгэж олноороо бас яг сайн дурын ажил хийгээд идэггүй. Бас тогтмолтой. Тэгэж анзаарч харсан тий. Тэгээд миний хувьд болохоор сайн дурын ажлыг яг үнэ заавал юм одоо юу гэдэг сая хэлжсэн шүү дээ ингээл нэг хүнд ингээл мөнгө боцгоол нэг хүүхдийг одоо өвдчингүүт нь тэрэнд нь fundraise босгодог ч юм уу мэдээж ийм зөв зүйл гэхдээ заримдаа бас яг өөрийнхөө яг нөгөө хэлсэн шүү дээ сонирхож байгаа зүйлээрээ ямар нэгэн компанид шууд очиод хамаагүй шүү дээ ямар ч хамаагүй компанид очиод одоо юу гэдэг те танад би цалингүйгээр зүгээр суралцмаар байна. Би жишээлбэл гоё дизайн хийж хийдэг суралцмаараа танаа дизайнстай айгуу гоё дизайнерс ч суралцж болох уу энэ хүнээс ч тэгэж болох уу залуучууд нь жоохон зөрөгтэй бас их сониуч байгаасаа гэж хүсэж байна. Яг үнэ би юун дээр волонтер дээр айгуу боддог хүмүүс дандаа гэхдээ би улаан загалмаад юм уу дэлхийн зөнд ажиллах айгуу волонтер хийх хэрэгтэй юу гэдэг би хаач хамаагүй хийж чадлаа шүү дээ. Аль ч имлэгт аль ч сургуульд хамаагүй өөрийнхөө яг хүсэж байгаа чиглэлээрээ тэр суралцмаар байгаа хүмүүс дээр очиод суралцж болно. Хүмүүс маань хүсчихвэл бас манай Zion-д орж тег YouTube суваг дээр юу оролцт яадیں۔ Эндээс чинь бид нар суралцмаар байна гэж бид нар дуртай эдэр хүмүүст волонтер хийнгүүт нь туслаад заагаад өгч болно. Энд бол ямар ч асуудал байхгүй. Тийм болохоор залуучууд маань хоошоо сууж хин энийг хийхийг хүлээх биш. Өөрөөсөө төлөө зорж явдаг байгаасаа л гэж бас уриалмаар байна. Ер нь тэр айгуух анзаарагдсан. Ер нь бас итэ сууг ингээ хийгээ явж чад хүмүүс маш их бэлэн юм асуудаг. Энийгээ тэрийгээ ингээд биний энийг тэрийг ингээд засаад өг гэд хүмүүст хэлдэг. Та энэ бичлэгээ гүйцэд үзээ. Бичлэг ерөөсөө үзээгүй бэжж та яг бичлэг дотор байгаа асуудлыг надаас асууад байна гэд байл хүмүүст шууд ингээд нь хэлчихдэг байгаа. Тэгэхээр тийм хариу авч ирсэн хүмүүстээ уучлаарай. Тэгтэл та мэдээж эрэг мэдлэг боловсрал авахын тулд тэр зүйлийг аль хэдийн бид нар судлаад мэдээ тэр бичлэгтээ оруулсан байгаа. Тэгэхээр та надаас асуугаад та үзэхгүй бол ямар ч мэдлэгийг та өөртөө авч чадахгүй байхгүй. Тэгэхээр мэдлэгийг авахын тулд та өөрөө байгаа зүйлийгээ судлаад тэрнээсээ суралцах хэрэгтэй. Тэгэж бас би бас залуучуудад уриалмаар залуу хүмүүс маа тий ялангуяа бэлэн айгуу авах гээд байгаа шинжтэй ер нь харагдсан учраас би залуучуудаа бити тэгэрээ аль болох өөртөө эхлээд судалчаад үзчихэд тэгээд үнэхээр ойлгохгүй байгаа бол хүмүүстээс асууж агаарэ гэж хэлмээр байна тий. Волонтер дээр бол яхаа аргагүй төрөл үнэ тий. За одоо тэгвэл хоёулаа оюутан залуустай ийм их юм бол одоо залуу тий ажил мэргэжил эрхэлж байгаа болон ер нь ингээд та би бас буруу ярьчих гээд байна. Ер нь ингээд нэг ажилд ядаж 2 жил болчихгоотаа салчих гээд байдаг шүү дээ тий. Гэх мэтчлэн одоо ажилтнуудад юу гэж хэлмээр байна.
Миний хувьд би өөрөө ажил их сольж байсан л да. Гэхдээ тэрийгээ би ерөөсө буруу зүйл хийсэн гэж ерөөсө боддгоо. Сольж байсан маань би өөрөө хүсэж сольж байсан биш. Яг харахгүй нөгөө гадаад оюутан өөр төрлийн нөгөө визтэй гэдэг болохоор тухайн ямар компаниуд орж байгаа шалтгаалаад ингээд 6 сар зарим жил ингээд шилжигдээд яваад байдаг байсан. Миний хувьд бол хүн үнэхээр тэр ажиллаж байгаа ажилдаа яагаад дургүй вэ гэдгийг бас бичээд үзэх хэрэгтэй биш гэж санагддаг. Заримдаа бид ажил дургүй гэж хэлдэг нь хажуу талын хүнээс сонсоод дургүй гэж хэлээд байдаг юм шиг санагддаг. Би юу анзаарч ирсэн бэ гэхээр манай ажил дээр өмнөх миний ажил дээр одоо жишээлбэл надтай хамт нэг өрөөнд идэг байсан менежерс хүмүүс дандаа ажиллаа ингээл голч ярьдаг. Цалин баггүй байна. Энэ тийм байна. Би ингээд дургүй байна. Тэгээд дургүй байна гэж танаа ярьдаг. Тэгээ нэг мэдсэн чи би ажилдаа явгаа дургүй болцсон. Тэгэхээр нь ажиллаа солино гэсэн явжээсаа тэгэхээр яг та яг бусдын ингээд нөлөөнөөс болж бас ажиллаа голоод байна уу. За хоёр дахь юм бол та үнэхээр ажиллаа хийж чадахгүй болохоор дургүй байна уу. Гуравт энэ ажил таныг challenge буюу те таныг дээшээ өсөж дэвшгэд туслахгүй байна уу гэдгөө бас боталцоод хүн бичээд үзвэл бас зүгээр юм шиг санагдчихсан. Заримдаа бид нар зүгээр ажлынхаа нэг хүн дургүй болохоор ажилтаа дургүй болцсон явж байдаг те. Тэгэхээр ажил гэдэг чинь үерхэл биш байхгүй юу? Заавал тэр хүн ажиллаж байгаа хүмүүсийн тань таалагдах шаардлагагүй. Харин ч таалагдах байх тусмаа та яаж таалагдахгүй хүмүүстэй харилцаж сурах вэ гэдгийг суралцаад авчиж байгаа шүү дээ. Ажлын байран дээр тэр чинь агуу сайн давуу тал болоод өгчөж байгаа. Тэгэхээр яг тэр зүйлүүдийг хүмүүс бас боталцаж үзээд, бичиж үзээд би яагаад бичээд гэж байгаа гэхээр хүн бодоод өнгөрөхөөр мартчихдаг. Тэгэхээр яг цаасан дээр буулгаа за 1 тийм, 2 тийм, 3 тийм байна. Би юу яагаад ингэж байгаа юм бол гээд эргцүүлээ бодох юм бол бас хариун гараад ирнэ. Үнэхээр тэр газарт хүмүүстээс болоод ш та өөрөөхөө хийж чадахгүй байгаа зүйлээсээ болж биш, суралцахгүй байгаагасаа биш. Тэ яг одоо үедээ тэр газар үнэхээр таны зорж байгаа зүйлийг хөгжүүлж чадахгүй байгаа бол яагаад сольж болохгүй гэж бид нар эрхчлөлтөд нийгэм амьдарч байгаа шүү дээ. Хүн өөрийнхөө хүснээрээ ажлаа сольж болно. Гэхдээ бас ингээл энэ ч таалагдахгүй, тэр ч таалагдахгүй ингээ ажлаа солиод байвал бас хэцүү шүү дээ, тий. Тэгэхээр хүн бас яг өөрийнхөө болохгүй байгаа зүйлийгээ тухайн ажил дээрээс засаал явах хэрэгтэй гэж боддог, тий. Тийм сайн нөгөө болохгүй байгаа зүйлээ бас нөгөө яагаад таалагдахгүй байна гэдгийг бичээрэй гэсэн шүү дээ, тий. Тэр шиг би бас саяхан нэг ном уншлаад гэсэн чинь бидний хийж байгаа тий гарсан гараагүй одоо бүх ажиллаж байна уу сайн дурын ажиллаж байна уу тэр зүйлийг болгоноос бид нар ингээд жижиг юм сураад бас тэрийг бас нийлж хайгуу чухал юм байна л да. Яа тэгэхээр яг ингээд нийлээд одоо цэвүүд холбогдно тий илүүлэлт толом нийлдэг гэдэг шиг нийлээд биднэрт ингээд нэг юм руу чиглүүлж идэг цаанаасаа яг ингээд бидний хиймээр байгаа түрүүний хоёулын яриад дуудлага тий мөрөөдөл гэж яриад тэр нь лөө хөтөлж идэм юм. Тэгэхээр энэ чадваруудыг нийлүүлвэл би юу болох юм бэ гэдгийг бас ингээд газрын зураг болгоод ингээд харах амар гоё туслалцаа болт юм билээ. Би тэр номыг уншчаад бас яг өөрийгөө бас тэгж бишиж үзчихсэн. Тэгэхээр хүмүүсийг бас тэгж уриалмаар аль юм бичээ. Тэгэхээр яг зүгээр байгаа тий бичээд үзэхээр хүн яг ингээд ингэсэн юм байна штэ. За ойлголоо гэдэг. Цаасан дээр өөрөөс олж амар чухал. Бодоод явахаар нэг далийн бодонготой тэрийг ялангуяа за миний хувьд бол тийм ба. Хүмүүсийн чирээд явах тэр нь би л үү. Тэгэхээр цаас тэгж начиг болон тэмдэглэлийн дэвтэр хөтөлбөр бол ядаж тийм хийхэд бол айгу гоё л санагдсан. Тэгээд энэ үртэл яриаг гоё өрнүүлж ярилцаж тийм хувийнхаа бас л энэ чинь надад өөрийнхөө хувийн орон зайг бас дэлгэж байгаа штэ тийм ээ. Тэгээд юм зоригтой үйлдэлээ ингэж хуваалцж яриа өгчээд стах баярлаа. За тэгээд бас чи өөрөө бусдад хоолойгоо хүргэмээр байсан өөр ямар нэгэн байгаа юу? Ер нь олон нийтэд ингэж царайцсаар гаргацсан ер нь их тийм ээ. Заримдаа бас яг буруу зүйл хэлчихвөө, ингэчвөө гэх мэтчлэн зүйлүүд манд байдаг л та. Тэгээд ямар ч хийсэн ээлдэний багийнхаа гишүүн бүрийг бол танин. Тэгээд та нар маань маш их гайхалтай зүйлийг хийж байгаа шүү. Өргөжлүүлээрэй, бити буугаарай. Тэгээд ялангуяа өдөрдөж явж байгаа болох байх маань өөрөөс таад маань том алсын хараад болохоор улам бүрэл юм маань чанартай болоод олон хүмүүс хүрэж байгааг харахаар маш их сэтгэл бол үеийг сайхан байгаа. Энэ дондоос залуучууд маань суралцаасай, илүү мэдэж аваасай. Муу адилхан хийж байгаа зүйл нь таалагдаад волонтер хэмээрэл та бүхэн бас нээлттэй холбогдоосэй гэж бол би дахин уриалмаар байна. Миний хувьд гэх юм бол Монгол залуучууд маань асар сайхан ирээдүй байгаа.
гэгээлэг харагдаж байна. Тэр гэгээг улам бүр цацруулахын тулд бид нар хамтдаа нэгдэж хамтдаа нэгнийгаа одоо урамшуулж ажиллах хэрэгтэй. Мэдээж хэрэг болохгүй байгаа зүйлийг нь бол structure judgment гэдэг шүү дээ. Яг яагаад болохгүй байгаа тэрийг яаж засвал цаашдаа бид нар сайн явах уу гэдэг талаас нь хүмүүсийг шүүмжилж байгаарай. Бити харагдах байдлаас нь ярьж байгаа байдлаас нь хийж байгаа зүйлийг өөртөө хийхгүй битгий шүүмжилж байгаасай гэж бас хэлмээр байна. Энэ ганцхан одоо үгүй сошиал дээр царайгаа гаргаж байгаа хүмүүст ч биш, ер нь амьдрал дээр бүх талбар дээр бол гарч идэг. Тэгээд ер нь хараад ихнэ Монгол залуучууд маань маш сайн хэлтэй болж нэг ер нь бол одоо дэлхийдээ хөл нийлүүл алхах нь эдрэг яриад ирдэг шүү дээ тий. Тэгж байгаа. Тэгээд нэг зүйлийг би сүүлийн үед маш их хүмүүст заахыг хүсдэг. Тэр маань гадаад юм гэхээр л дандаа сайхан байдаггүй шүү. Гадаад юм гэхээр дандаа зүв байдаггүй шүү. Бид нар бас заримдаа өөрсд байгаа нөөцөөгөө харахгүйгээр Монгол хүн болохоор чадахгүй, Монгол хүмүүс хийдэг болохоор болохгүй. Энд бол Монголд болж байгаа юм болохоор энэтэй гэж ерөөсө битгий одоосаа гэж хүсдэг. Монголд заримдаа хийгдчихсэн бидний гаргаж ирсэн санаа маань одоо миний ажил дээр маш их том түлхүүр зүйлүүд болж байгаа. Тэгээд манай ажлын хүмүүс хэлдэг гэж хаанаас яаж чадаа юм санаа гаргаж ирээд байгаа тий. Нэг мэтгэл дон гэж санаа гаргаж ирэл юмыг ингээл агиух solution хийгээл тий. Засаал ингээл янзлал юм ингээл янз бүрийн ингээл ерөөсө бодогдоогүй байсан юм бодоолаа тэрийг ингээд өөрчлөөд ингээд гаргаад ирээд хаа яаж ингээд байгаа юм бэ гэдэг би сайндаа ерөөсө биш байхгүй. Тэр маань бид нар Монгол нийгэмд амьдарсан болохоор баг зардлаар яаж асуудлыг шийдэж болох вэ гэдгийг бүгд дор бүрнээ бодож идэг хийж идэг. Тэр даваа талаад байгаа битгий мартаасай байнгын л ингээ ер нь сонсчоод манай Монгол болтгоо манай тэр ингэдэг монголчууд ийм тийм гэдэг. Тэгээ яг ингээ харахаар уг нь бол монгол хүнд маш нандин зүйлүүд байгаад байгаа. Тэгэхээр тэрийгээ бид нар ингээд үнсээр ингээд хаах биш харин ч тэрийгээ холдуулаад нөгөө болор боллоороо гэлтгандгүй reflection хийдэгтэй ойж гэлтгандаг. Тэгэхээр яг тэр боломжийг бас монгол хүмүүстэй бид нар нэг нь олгох хэрэгтэй шүү. Хүмүүсээгээ гүйц сонсоорой, гүйцд юм уушаарай, гүйцд юм үзээрэй. Тэгээд дараад нь хүмүүстээгаа гүйцд өөртөө ойлгоолаасай гэж бол би залуучдаас гуймаар байна. Монгол хүмүүсийн саруул ухаанд би итгэдэг гэдэг шиг би монгол хүний потенциал бол 100% итгэдэг. Монгол хүмүүс бол ерөөсө хоцрогдож байгаа хоцрогдохчгүй. Тийм учраас залуучдаа битгий би Монголд байгаа болохоор ингэж амьдарч юм. Би монгол хүн болохоор ингэж хэл сурч чадахгүй дараараа гэж битгий худлаа тийм тий шалтгаануудыг хэлээрээ. Тэгэхээр тэгэж шалтгаан хэлэх нэгч хувь биднэрт байхгүй шүү. Та бүхэн хүсэх юм бол зорих юм бол чаднаа гэж л хэлмээр тий. Маш их баярлалаа Заяа. Тэгээ Заяагийнхаа гэр бүл бас энэ зорилгын талаар хамтдаа яваарэ. Тэгээд бид нараас чадхаараа туслана ээлдэний багийнхан. Тэгээ энэ бичлэгийг үзсэн хүмүүс бас тэ зорилго нэгтэй бол холбогдоорой. Тэгээ бас яг юу хиймээр байгаа ямар байгаа тодорхой бичээрэй те. Хай сайн уу нээлттэй ярихаарай. Тэгээ гоё бүтцтэй. Тийм байна. Тэгээд за энэ хүртэл бид хоёрын яриаг хамтдаа сонсож, хамтдаа өгсөж, хамтдаа мэдрэмжийг хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.